Сургуулийн баг сургуулийн өргөтгөлийн шав дахь ёслол өнөөдөр боллоо. За Чингэлдээ дүүрэгт энэ жил ийм 10 сургуулийг өргөтгөх юм байна. Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай лаборатори 23 дугаар сургууль 3400 гаруй сурагчтай ангид үргэлд хэтэрсэн. Нэг ангид 60 гаруй сурагч хичээлэлдэг байна. Иймд сургуулийг өргөтгөж шинжилэн багш нарын ачааллыг багасгаж сурагчдад хүрэх боловсролын хүртээмжийг сайжруулах нь чухал гэж үзэж байгаа юм. 23 дугаар сургуулийн баг сургуулийг өргөтгөхөөр барилгын шавыг өнөөдөр тавилаа. За өргөтгөлийн барилга 3 давхар байх юм. Усаар тавьж байгаа нэг ангид ногдох хүүхдийн нормтын эрүүл авах шаардлага гэж ярих юм бол олон одоо хууль дүрмүүдийг зөрчиж байгаа юм. Энэ өргөтгөлийн барилга маань 320 хүүхдийн суудлал үхээ. Ийм баг сургуулийн өргөтгөлийн барилга байгаа. Энэ сургуулийн өргөтгөлийг маань Монгол улсын их хурлын гишүүн аюулгүй сайхан гишүүн маань санаачлан улсын төсөвт бас одоо батлуулах энэ үйл ажиллагаанд бас санал санаачлагтай хандаж төгсөгчийнхээ хувьд тэр төрийн түвшөөнийхөө хувьд тэр энэ Чингэлдээ дүүргийн 1-р хорооны одоо сонгогдсон гишүүнийхөө хувьд тэр олон үүргээ бол сайн биелүүлж өнөөдөр бас шав тавих ёслол маань яг амжилттай зохион байгуулагдаж байна. 3 ээлжээр хичээлж байгаа сургуулиуд их байна. Ангид өргөлт бол 60-аас дээш болсон байна. Тэм учраас бид энэ төрийн үйлчлэгийг энэ хүүхд багчуудад илүү их ойртуулж хүртээхийн тулд энэ сургууль цэцэрлэгийнхаа асуудлуудыг төлөвлөгөө тавьж байгаа. Тэгээд Чингэлдээ дүүрэгт маань одоо миний хувьд 23, 24, 5, 50 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгыг бас бариулахаар болоод өнөөдөр хамгийн ихэнд 23 дугаар сургуулийн одоо дэргэд баг сургуулийн 320 хүүхдийн судалтай баг сургуулийн өргөтгөлийн барилгыг тавиулах болж байгаа баяртай байна. Энэ онд Чингэлдээ дүүргийн ерөнхий боловсролын 10 гаруй сургуулийг өргөтгөхөөр болсон байна. За бүх сургуулиудад засвар шинжилэл хийгдэхэр болжээ. Нийтдээ 11 сургуулийн ажил дээр бол дээр дурдсан ажлууд бүгд явагдана. Урсгалын засварын ажил бол бүх сургууль цэцэрлэгүүдэд хийгдэнэ. Дээрээс нэмээд бид нар бол нэг юмыг орхиж болохгүй. Ер нь улсын хөрөнгө оруулалттай сургуулиудыг ярихаасаа илүү бас хувийн хөгжлийн сургуулиуд дээр хүртэл Чингэлдээ дүүрэг бол анхаарал тавьж ажилладаг. Хувийн хөгжлийн сургуулиудынхаа өвчлөлийн бэлтгэл ажил, засвар зам дээр хүртэл бид нэр улсын төсвөөс одоо шаардлагатай хөрөнгүүдийг дэмжих ажлыг бол давхар хариуцсан явж байгаа. Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай лаборатори 23 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажилд 4 тэрбум төгрөг зарцуулах юм байна. За өргөтгөлийн ажлыг эх оны 6 сард дуусгаж бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.